Түүний элдэнд ямар нэгэн нууцлаг хүч шингэсэн байна. Элдний хүч болон элдний аавраа тустай боловч тэдний гарал үүсэл нь өөр. Янсол тэднийг анчид гэж дуудсан уу? Санаанд орж байна. Тэр Сяо Жунхён гэгч этгээд хачин хүч ашигладаг байсан. Түүнийг судлах нь зүйтэй. Дайчин чадвар дараалсан цохилт. Харж байна уу? Энэ төвшин чинь тэр дээд төвшин хаанчны хэмжээнд хүрчээ. Үнэндээ их гайхширлаа. Галзуу навч тэр миний давталгааг биеэрээ хаалаа. Бас би ухарч байна. Тэгэхээр үндсэндээ чам шиг 10,000 хүн Солонгост байдаг тийм үү? Захирал Сяо. Надад бүү саад бол шидэтний чадвар галт бөмбөг дууслаа. Энэ чинь удаан байна. Миний хүлээлтийг давж байна. Тэр новш ямар новшин вэ? Тэр хий юм бэ? Янсоолын хэлснээр чи зөвхөн 14 жил алга байсан. Тэр 3 тулааны урлагийн дээд мастерын төвшөнд хүрч энэ төвшөнд хүрэхийн тулд зөвхөн 1000 жилийн туршлага техник сургаалаас гадна гайхалтай авяас байх шаардлагатай. Одоогийн хүн төрөлхтөн морин зөвхөн 14 жилд хүрч чадсан уу? Түүнээс гадна одоогийн ертөнцийн цөөхөн хэдэн дээд түвшин тулааны мастерууд бий. Үүнийг хараад үг дутаж байна. Гэхдээ тэд арайч дээд арга түвшинд хүрч амжаагүй байна. Миний сонсон зүйлээс үзэхэд Жанхугийн чансаанд намайг оруулаагүй юм уу? Энэ тохиолдолд би оргилд хүрч чансааг дахин дутаана. Ийм олон зүйл болж байгаа нь намайг галзуурхаж шахаж байна. Дээд бүлэмийн удирдагч гинэтхэн миний ахтай уулзахыг хүсэж байна. Ер нь би түүнээс сураагүй. Тэр дайсан уу холбоотой уу гэдгийг би одоо ч мэдэхгүй байна. Гэхдээ хэрэв чи намайг Чан Шинхёнтой уулзахад тусалбал би чиний салааны удирдагч Со Жунхёнтой холбоотой явдлуудыг нуун дарагдуулна. Мөн энэ захирал Со Кангжэний асуудлыг ч хамааруулна. Би тэр саналыг татгалзаж чадаагүй. Би Ча Шинхёнийг ч өөрийн дайсан болгох бодлого байна. Тэр яг юу хийж байна? Чи Ча Шинхён хэдэн жилийн өмнө алга болсон гэж хэлсэн билээ. Уучлаарай. Тэр бол 2011 онд болсон юм байна. Тэгэхээр 14 жилийн өмнө. 14 жил гэдэг нь 140 жил өнгөрсөн гэсэн үг үү? Түүний хүч чадал хэр их гэдгийг төсөөлөх аргагүй. Танай ах ямар хүн бэ? Тэр дулаан сэтгэлтэй энэрэнгүй. Тэгээд бүгдээс илүү судалгаа нь маш сайн. Судалгаа. Тийм тэр төлбөргүйгээр их сургуульд орсон. Их сургууль тэр үнэхээр гоц ухаантай юм байна. Тэр ухаантай гэхдээ үүнээс чухал нь тэр үнэхээр хичээл төсвөртэй. Нэг хийхээр шийдсэн бол тэр юмыг эцэст нь хүртэл хийдэг. Чи морин хизээж харж сонсож байгаагүй ч дээ. Тэд хачин энергийг дахиад ашиглаад үз. Би чамайг сонирхгүй байна. Би хойд далайн мөсний ордонд ийм төрлийн шидэг олон удаа үзсэн. Мөсний ордон бол яг ийм байна.